Өнөөдрийн байдлаар дэлхий дээр ойролцоогоор 35.8 сая хүн боолчлогдож байна. 2014 онд гарсан судалгаагаар улс орнуудын боолчлолын байдлаар жагсаахад дэлхийн 167 орноос Монгол улс 16 дугаар байранд жигссэн байна. Хүний наймаа бол бусдын өөрийн хяналт дарамтанд ор байлгах, өөртөө ашигтай ашиг хонжоо олдог орчин үеийн боолчлол юм. Үүний нэг хэлбэр болох биеийн үнэлэлт нь бидний эргэн тойронд буй зочид буудал, караоке, бар, массажны газар, гудамж талбайд нууц талд аргаар цэцэглэн хөгжсөөр байна. Сони эвлэл болон онлайн хэлбэрээр бэлтгэсэн өндөр цалин хүн шаа харамж амсан хуурамч ажлын байр болон зар сурталчилгаанаас болж ажилд орохыг хүссэн оюутнууд эсвэл ажил горлогч эмэгтэйчүүд хууртан улмаар биеийн үнэлэх амьдрал руу ордог байна. Хүн худалдаадаг гэмт хэрэгтнүүд эмэгтэйчүүдийн эмнэлэг доороо сул байдлыг нь хэвшлэн ашигладаг. Өөр хүүхдэд тижээн ядаж байгаа ганц бие эмэгтэйдэр хурж ирэн хятадд караоке бар нь гайхалтай өндөр цалинтай ажил санал болгох жишээтэй. Ийхүү эмэгтэйг тэнд очисон хойно нь түүний паспортыг бичиг баримтуудыг хурааж аваад түүгээр биеэ үнэлэх ажлыг хүчээр хийх нь тэдний нэгэн арга байдаг. Харин зарим охид гэр бүлдээ хүчирхийлэл дарамтнаасаа дайчин гудамжинд гардаг. Эдгээр охтууд амьдрах газар идэх хоолгүй зөвхөнгөө борсон үед нь зуушиг читгээдүүд болон хатны насны эмэгтэйчүүд ирж тэднээр амьдрах газар идэх хоолоор ханган оронд нь тэднээр биеийг нэмжүүлж өөрсдөө ашиг олдог байна. Эдгээр охтууд ердөө 12, 13 эсвэл 16 настай байдаг. Биеийн үнэлэлт бол хүчирхийлэл болон доромжлол юм. Чи хүн биш зүгээр л бараа таваар болдог. Биеийн үнэлэгчдийн 85-аас 95% нь оргон зүхтгийг хүсдэг боловч тэдэнд өөрөөр амь зуух, амьдрах ямар ч аргагүй болсон байдаг байна. Эдгээр хохирогчдын амьдралын баталгаа нь дээд талдаа 7 жил юм. Ямар ч эмэгтэй ийм амьдралыг хүсэхгүй. Нийгмийн зүгээс эдгээр охтуудыг зүгээр л гудамжид зогсож байгаа биеийн үнэлэгчнүүд гэж хардаг. Тэд энэ ажлыг өөртөө хүссэндээ хийж байгаа гэж боддог. Үндэ бол тэд эмзэг байдал болон сул талаараа ашиглагдаж буй бэлгийн мөчлөг төрсэн хохирогч нар юм аа. Эдгээр хүмүүс нь хамгаалагдаагүй хохирогчд юм. Эдгээр хөрхилтэй эмэгтэйчүүдийг бэлгийн ямар нэгэн сонирхолд ашиглах эрэлт нь байгаа учраас тэдгээр эмэгтэйчүүдийг гудамжинд байлгах энэ шалтгаан улам их хүчтэй нэмэгдсээр байна. Энэхүү эрэлтийг юу бий болгож байгаа нь маш тодорхой. Үүний хамгийн том хүчин зүйл нь яалтчгүй порнографи юм. Порнографид үгүй гэж хэлснээрээ бид нар энэхүү эрэлтийг улам боомлох боломжтой. Тийм учраас бүгдээрээ порнографид үгүй гэж хэлцгээе ирчүүдээ. Хэрвээ гэр бүлүүд хайраар дүүрэн байсан бол залуучууд гудамжнаас охтыг худалдан авах хүсэлгүй байсан бол охид илүү аюулгүй орчинд өсөх боломжтой. Эдгээр охтыг хамгаалж, хүрээлээ өөрчлөн, хамтдаа эрэлтийг таслан зогсооё.